Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө хичээлээр би та бүхэндээ 40 ширхэг мэрэгжлийн үгсийг танилцуулахаар бэлтгээд байна. За та бүхэн маань зарим нь мэддэг бах, зарим нь шинэ бах. Тэгээд ер нь цаашдаа ямар нэгэн мэрэгжлийн хүнийг тийм ээ дуудах шаардлага гарах юм бол та бүхэн эдгээр өнөөдөөс харж байгаад ярих боломжтой болох юм шүү. За би энэхүү мэрэгжлийн үгнүүдийг өөрийнхөө мэрэгжлээс эхлэхээр шийдсэн байгаа. Тэгэхээр accountant багш гэж хэлнэ гэж бодсон уу гэхгүй юу? Accountant нэгтлэн бодогч гэсэн үг байгаа. Нэгтлэн бодогч accountant. Actor гэдэг нь монголоор жүжигчин гэсэн үг байгаа тийм ээ. Жүжигчин. Architect гэж ярьдаг тийм ээ. Барилгын архитект гэж ярьдаг. Англиар түүнийг architect гэж нэрлэдэг байна. Baker. За baker гэдэг нь монголоор талх нарийн бовчин гэсэн үг байгаа. Bakery гэхээр талх нарийн бов зардаг газрыг хэлдэг тийм ээ. Bakery. Тэрнээс улбатаагаар baker гэдэг маань талх нарийн бовыг хийдэг хүн байх нь шүү дээ тийм ээ. За дараагийнхаа мэрэгжил бол маш сонирхолтой. Мэрэгжил гэхээс илүү ажил тийм ээ. Butcher гэдэг ажил байгаа. Butcher гэдэг нь юу ямар хүнийг хэлдэг вэ гэхээр мах зардаг хүнийг хэлдэг байгаа шүү. Butcher. За манай Монголд болохоор нөгөө нэг Rosewood-ийн тэнд Butcher гэдэг нэг газар байгаа гэдэг үстэй тий. Мах зардаг. Тийм газрыг Butcher гэж нэрлэдэг юм байна. Мах зардаг хүнийг нь тийм ээ Butcher. Зүгээр л энгийн ингээд худалдаачин гэхээсээ илүү бизнесмен ч гэдэг юм уу тий. Ингээд тэгж хэлхээсээ илүү Butcher гэж хэлэх юм бол илүү тухайн юу зүйлийг мах зардаг хүнийг хэлдэг байх шүү. За chef гэдэг монголоор та бүхний мэдж байгаачлан тоогооч гэсэн үг байгаа тийм ээ. I'm a chef гэдэг юм бол би тоогооч. I'm a master chef гэх юм бол master тоогооч гэж хэлж болох нь шүү дээ тийм ээ. Fireman гэдэг нь болохоор их гоё мэрэгжил байгаа. Гал сүнөгч гэсэн үг байгаа шүү. Fireman тийм ээ. Gardener гэдэг нь монголоор цэцэрлэгч гэсэн үг байгаа шүү. За ажил мэргэжил бүр сайхан болохоор би янз бүрийн мэргэжлүүдийг оруулсан байгаа. За gardener гэдэг монголоор цэцэрлэг цэвэрлэдэг хүнийг одоо зүлэг арчилдаг тийм ээ. Hairdresser гэдэг монголоор үсчин гэсэн үг байгаа. Judge гэдэг монголоор шүүгч гэсэн үг шүү. Шүүгч. Lawyer гэдэг монголоор хуульч гэсэн үг байгаа. Компани болгон хуульчтай байдаг. Тэрнийхэн can I speak to a lawyer тийм ээ. Can I speak to the lawyer гэх юм бол би хуульчтай ярьж болох уу тий. Model гэдэг монголоор модель хүний хэлдэг байгаа тийм. Монголоор ч гэсэндээ модель гэж хэлдэг. Англи дээр ч гэсэндээ ер нь англиас гаралтай үг юм шиг байгаа тий. Гадаад үг модель гэдэг монголоор за model гэж нэрлэдэг. Модель гэх юм бол хүн ойлгохгүй. Model O гэдэг дээр нь одоо нөгөө нэг өргөлтийг авч өгнө шүү. Mechanic механикч гэж ярьдаг шүү дээ. Ингээд бид нар ингээд яг тухайн ингээд монгол хэл дээр ч гэсэндээ мэрэгчлийг одоо тухайн ажил хийдэг ажил мэрэгчлийг гаднаас авсан ч гэсэндээ өөрсдийнхоороо ингээд хитрхи хувиргачихсан ингээд өргөлтийн шал өөр болгоод ингээд аваа зүү нэмээд тийм ээ. Механик гэдэг нь бол гэхдээ яхаа орсоос гаралтай үгтэй. Гэхдээ англи дээр болохоор mechanic гэж нэрлэдэг юм шүү. Mechanic. Хийгээр хэлэхгүй K-гэр тийм ээ. Mechanic. Lifeguard гэдэг нь болохоор бас сайхан мэржил байгаа. Хүний амийг авардаг тийм ээ. Одоо аврагч гэсэн үг байгаа шүү. Ам аврагч гэх юм уу? Одоо нөгөө нэг юун дээр байдаг штэ. Усан салхитын газар далаа малад руу очихоор хүний ямар нэгэн осолд орох юм бол тухайн хүмүүс маань яаралтай очиод тэдгэрийн амийг авардаг байгаа. Тэр хүмүүсийг lifeguard гэж хэлдэг байх юм шүү. Librarian гэдэг монголоор номын санч гэсэн үг байгаа. Та бүхний анзаарж байгаагаар library гэдэг үгтэй маш төстэй байгаа. Librarian. Library гэдэг нь болохоор номын сан, librarian гэдэг нь болохоор номын санч гэсэн үг байгаа шүү. За дараачих нь lecturer гэдэг монголоор лекц ордог хүнийг хэлж байгаа тийм ээ. Lecture гэдэг нь лекц гэж байгаа. Lecturer гэхээр тухайн лекцийг ордог хүн буюу багш гэсэн үг байгаа тийм ээ. Гэхдээ яг багш гэхэд бол илүү
ерөнхий болж хуурч би хүртэл багш болчиход шүү дээ. Гэхээр одоо нэг lecturer гэхээр бүр лекц ордог тэр хүнийг наривчилж хэлж болдго юм байна. Teacher гэдэг маань багш гэсэн үг байгаа. Цаашийнх нь assistant. За assistant гэдэг бол ямар нэгэн ажил мэргэжил биш, харин тухайн ажил мэргэжлийг хийхэд туслагч хүмүүсийг хэлж байгаа. За эдгээр саяны миний хэлсэн хүмүүс бүгдээр туслагчтай байх боломжтой тийм ээ. Assistant teacher гэж хэлээ л да. Жишээлх юм бол assistant teacher гэдэг маань болохоор туслагч багш гэсэн үг байна тийм. Assistant chef гэх юм бол тогоочийн туслах болж хуурах нь шүү дээ. Тэгэхээр ер нь ямар нэгэн бүхэл мэргэжлэлээр туслах ажил хийж байгаа бол assistant гэж хэлж болох нь шүү дээ тийм ээ. Agent. За agent гэдэг маань болохоор зуучлагчийг хэлж байгаа шүү. За үйл хөдлөлийн зуучлалт байж болж ин тэрнийг маань real estate agent гэж нэрлэдэг байгаа. Real estate agent гэдэг нь болохоор үйл хөдлөх хөрөнгийн зуучлагч тийм ээ. За өөр янз бүрийн зуучлагч байж болно. Тухай бүрийг agent гэж нэрлэдэг байна шүү. Cleaner гэдэг маань болохоор цэвэрлэгээ хийдэг үйлдвэрчийг хэлдэг байгаа тийм ээ. Waiter. За waiter гэдэг маань болохоор зөөгч гэсэн үг байгаа. Эрэгтэй зөөгчийг waiter гэж нэрлэдэг бол эмэгтэйг нь waitress гэж нэрлэдэг тийм ээ. Waitress. Гэтэ гадаад болохоор бид нар шиг ингээд зөөгч байгаа дуудаж байгаа тохиолдолд hey waiter гэж хэлдэггүй шүү. Зүгээр гараа өргөөл одоо excuse me те уучлаарай гэж нэрлэдэг байгаа. Гэтэ манай шиг зөөгчөө гэж бол дууддаггүй шүү. За. Зүгээр би болохоор өнөөдрийн чинь зөөгч танд байх болно гэж зөөгч өөрийгөө танилцуулж байгаа тохиолдолд болохоор I'm your waitress tonight. My name is Номин гэж тийм ээ. Би өнөөдөр таны зөөгч байх болно. Намайг Номин гэдгээ гэж хэлж очдөг байх нь ч тийм ээ. Dentist гэдэг маань болохоор шүдний эмчийг хэлж байгаа шүү. Бидний бас очихоос нэлээд айдаг тийм мэрэгжил байгаа. Musician гэдэг маань болохоор хөгжимчин хүн гэж байгаа шүү. За бүхэл төрлийн хөгжим тоглодог ерөнхий мэрэгжлийг musician гэж нэрлэж байгаа бол наривчлаад ирэхээрээ тухайн мэрэгчлэрээ дагнсан тий. Одоо жишээлх юм бол төгөлдөр хуурчиг пианист гэж нэрлэдэг ч юм уу тий. Гэтэ пианист ч гэсэндээ өөрөө бас л хөгжимчин гэсэн үг болж таарч шүү дээ. Тэгэхээр ингээд ерөнхий тэр хөгжимчин гэдэг бол musician гэж нэрлэдэг байна. За магадгүй pianist эсвэл guitarist гэдэг ч юм уу те гитарчин гэдэг ч юм уу тэгж бас нарийн задарч бас болно. Singer гэдэг нь болохоор та бүхний мэддэг дуучин гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Дараачих нь cameraman гэдэг мандлаараа зураглаач хэлж байгаа шүү. Камерд бариад явж идэг хүмүүсийг ерөнхийдөө cameraman гэж нэрлэдэг. За тэгэхээр зураглаач гэж ойлгож болох юм тийм ээ. Detective гэдэг мандлаараа мөрдөгч гэсэн үг байгаа шүү. Detective гэж айгу бас нэг тийм зөвүүн тийм ээ. Мэргэжил байдаг бас гоё санагдтыг. Ямар нэгэн хэрэг гарахаар мөрддөг. Detect гэдэг мандлаараа ерөөсөө өөрөө олж мэдэх гэсэн үг утгатай байгаа шүү дээ. Detect error гэдэг юм бол алдааг олж илрүүлэх гэсэн үг байгаа. Тэрнээсээ улбаалan гарсан мэргэжлийн detective гэж нэрлэдэг байна. Detector биш шүү. Detective. Author гэдэг мандлаараа зохиолч хэлж байгаа. Тор гэж бичдэг хэрнээсээ author гэж уншдаг шүү. Ер нь англи хэлний үгнүүдийг анзаараад байхад уншихаасаа илүү бараг чийжлэн зүгээр гэдэг шүү. Одоо ингээл хараад өмнө сонсвол за энэ үгийг ингэж одоо ингэ 3 өөр юм байгаад тахшгүй байгаа. Хиллэг сонсгол нь нэг өөр, бичих нь нэг өөр. Тэгээ дээрэс нь утгыг бас уучлаа. Тэгэхээр нэг үгэн дээр 3 янз юм чиглэх хэрэгтэй болчихж байгаа зү тийм ээ. Яаж сонсогддоггүй гэдгийг, яаж бичигддэггүй гэдгийг, тэгээ ямар утгатай үг вэ гэдгийг 3 янзаар бас ингэж ажиллах хэрэгтэй болчихж байгаа зү тийм. За хэрвээ энэ author гэдэг үгийг унших юм бол тохор гэж уншихаар байгаас айгу сонио. Тэгэхээр ингээд нэг сонио уншихдаггүй юм байж ямар олон үсэг бичсэн бэ гэмээр тийм олон үсэгтэй. Гэтэ яг хэрвээ мэдэж яриг ингээд уншаал англи хэлийг мэддэг болсон тохиолдолд бол өмнө харж байгаа үг байсан ч гэсэндээ за энэ хоёр нийлэхээрээ нэг иймэрхүү саунд гаргадаг да, иймэрхүү аваа гаргадаг да гэдгийг энэ тэрийг нь уншаад сурчих юм бол мэдэж яриг бүх үг гэж ярьна гэж байхгүй шүү дээ тийм ээ. За poet гэдэг үг байгаа. Poet гэдэг нь болохоор яруу найрагч гэсэн үг байгаа. Дараачих нь болохоор plumber гэдэг нь болохоор та бүхэн маш хэрэгтэй үг шүү. За энэ мань юу вэ гэхээр
одоо нөгөө нэг цахилгаанч гагнуурчин гэж хоёулаа байдаг хаа баг. Цахилгаанч дуудах бол гагнуурчин юм уу те пар мар янзлдаг. Одоо ингээд нэг асуудал гарангууд орж ирээд хамгийн янзлаад хүчдэг хүнийг бол plumber гэж нэрлэдэг байна шүү. Дараагийнх нь үг нь scientist. Scientist гэдэг маань болохоор эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаач гэсэн үг байх нь шүү дээ тийм ээ scientist гэдэг нь болохоор. За дараагийнх нь dancer гэдэг үг байгаа. Dancer гэдэг маань болохоор бүжигчин гэсэн үг байна шүү дээ. I'm a dancer. I like to dance. Dance гэдэг маань бүжиг гэсэн үг шүү дээ. Тэнийг мэрэгжлийн түвшинд хийдэг хүмүүсийг dancer гэж нэрлэдэг байна шүү дээ. За сквот зүгээр л I'm a good dancer би зүгээр гоё бүжгэлдэг штэ гэж хэлж яхад ч гэсэндээ dancer гэж хэлж болдог шүү дээ тийм ээ. Дараагийнх нь nurse гэдэг үг байгаа. Nurse гэдэг мандлаараа сувилагч гэсэн үг шүү. За та бүхэн гадаадд улс орнуудад очиод тийм ээ өөрийнхөө сувилагчийг дуудахыг хүсэх юм бол can I call nurse гэдэг ч юм уу тийм ээ. Гэх мэтлэнгээр хэрэг болох нэ. Тэгэхээр маш хэрэгтэй ер нь мэрэгчлүүд байгаа бах гэж бодож байна. За soldier гэдэг үг байна. Soldier гэдэг нь болохоор цэрэг гэсэн үг байгаа шүү. Цэрэг soldier. Police гэдэг мандлаар цагдаа гэсэн үг шүү. Policeman гэх юм бол цагдаа тийм ээ. Police гэх юм цагдаагийн газар. Дараагийнх нь policeman. Translator гэдэг мандлаар орчуулагч гэсэн үг шүү. Translator гэдэг нь тэндгүү ингээд бичсэн байдаг шүү дээ. Тэр чинь болохоор орчуулагчд нарыг хэлдэг байх юм шүү дээ тийм ээ. Дараагийнх нь driver гэдэг мандлаар жолооч. За тэгэхээр хүн болгон би ч гэсэн жолооч байж болж тийм ээ. Жолооны үнэмшилтэд одоо жолооч болчиход шүү дээ. Тэгэхээр бас тэр маань ажил мэргэжлийн хувьд жолооч гэхийг driver. За тэгээд зүгээр энгийн жолоо барих гэхийг болохоор drive гэж нэрлэдэг байх юм шүү дээ тийм ээ. Drive. За дараагийнх нь болохоор salesman. Salesman гэдэг маань болохоор борлуулагч гэсэн үг байна шүү. Sales department гэж ярьдаг тийм ээ. Борлуулалтын алба. Sales гэдэг юм бол ерөнхийдөө борлуулалт орлого гэсэн үг байгаа бол salesman гэдэг нь болохоор худалдаачин борлуулагч гэж хэлдэг байна шүү дээ тийм ээ. Дараагийнх нь designer гэдэг нь болохоор designer л хүний хэлний үстэй тийм ээ. Загвар зохион бүтээгч хүнийг хэлдэг шүү дээ. Interior designer гэх юм бол interior designer гэх юм бол одоо нэг байрны загвар зохион бүтээгч байрны одоо дотор янзлдаг хүн байж болох юм байна. Эсвэл бол fashion designer гэж байна. Fashion designer гэдэг нь болохоор хувцас загвар бүтээгч, загвар зохион бүтээгч болж таарах нь шүү дээ тийм ээ. За хамгийн сүүлийн буюу 40 дахь үг нь fisherman гэдэг үг байгаа. Fisherman гэдэг маань болохоор загасчин гэж байгаа шүү. Загас барьдаг хүнээсийг fisherman гэж нэрлэдэг байх нэ. За ингээд миний сонгож авсан ажил мэргэжлүүд таалагдсан болов гэж наадаж байна. Таны ажил мэргэжил хэвээ гараагүй байгаа бол таны болохыг хүсэж байгаа мэргэжил эндээ бичдэг байх юм бол доор комментээр бичиж бас бусдаагаа хуваалцаарай гэж би хүсэж байна. За ингээд лайк дараарай. Бусадтай миний хичээлийг хэлж өгөөрэй. За ингээд таны англи хэл сурах аялалд амжилт хүсье. Дараагийнхаа дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.